Тэгэхээр guys нэг юм боллоо л доо. Яг би 100,000 арай хөрөх болоогүй яаж чахаар өнөөдөр 4 сарын 1 болохоор ихэнх хүмүүс кликбейт гэж бодож л байгаа хальтаа. Гэхдээ кликбейт биш ээ guys. Юу болсон бэ гэхээр нэг юм болсон юм аа. Нэг юм болсон байхгүй. Yo fuck ямар awkward. За 2018 оны 4 сарын 1-нд би анхны чаналаа нээжсэн. Тэгэхээр одоо ерөөхдөө өнөөдөр миний чанал 6-наас үрж байгаа гэсэн үг. Тэгээ тийм болохоор энэ насныг 100,000-тай бараг давхцаж байгаа болохоор яалтчгүй арай цагаас эрт фейс ревил хийчлээ. Тэгээд скрипт бичдэг байж л дээ fuck. Юу ярих чилээ. Яг ингээд хоёр тэмдэглэл тийм тохиолдож байгаа болохоор би ингээ бас ингээл те. Hey guys, ini царай нэ. Янз юм байгаас те. За, баяртай guys. Дараагийн бичлэг гээл. Шууд ингээд хийцгүүрч болохгүй л байна л да. Ямар нэг юм хийхгүй болохгүй байна. Тийм болохоор миний бичлэг дээр энэ бичлэг дээр болохоор би реакшн бичлэг хийн гэж бодсон. Гэтэ зүгээр реакшн бичлэг хийхгүй. Ерөнхийдөө би энд ингээд cringe tier list гаргацсан байгаа. Миний өмнө 6 жилийн турш хийсэн бичлэгүүд дээр реакшн хийгээд ерөнхийдөө хамгийн cringe гэснийг энд би биш шүү гэсэн ангиллаар оруулаад тэгээ доошоо явнаа гэсэн үг. Тэгээд юу ярих гэж ийлаа да. Бас тэгээ уусаа бичлэг болно шүү дээ. Би ихтэй угаасаа юун дээр итгэл, камерын урд итгэл, миний сошиал медиа дээр ч миний зураг байхгүй. Миний утсан дээр миний галерей дотор хүртэл миний зураг байхгүй. Тийм тулцсан интроверт төрлийн юм байхгүй юу? Тийм болохоор жоохон эвгүй л айлтаа гэхдээ одоо өөр яах вэ те? Тэгээд 100,000 хүрчлээ 6 жил болчлоо. Одоо тэгээд бичлэг рүү орно шүү дээ. Бичлэг рүү орё. Ална. За 6 жилийн турш нийт 195 бичлэг хийсэн байна. Гэтэ зарим нь priority дээр болоод зарим нь устгахтаа тэрийг нас тооцох юм бол бараг 200 авцсан л санагдчихээн. За хамгийн анхны бичлэг үзье. Энэ бичлэгийг би PowerPoint дээр хийжсэн гэж байна. Тийм, PowerPoint дээр хийжсэн угаасаа. Тэгээ би энэний дараагийнхаас яг Photoshop руу орсон байхгүй. 4 За энэ л яг жоохон санаанаасаа тууччлээ. Тэгээд нэгт яг 10K бол 10K хаяа заяа. Нэгт Medium 2-т нэтээр 3.4 байж болно. Болох юм байна ингээ харангууд. Тэгээд 5-т Corolla арай л эндөө өөр ид тавьсан юм байна л да. Би ихтэй Hisoka-д амар дуртай тэр үед. Ягаад арьяалахтаг юм бэ? Одоогийн би бол баг Corolla-гийн орн Hisoka-г тавьчихаар төрлийн хүн байсан аахгүй тэр үедээ. Hisoka бүр амар яа. Грилээр алдааг үчиж байгаа чинь талагчийн амжилт ихтэй алдааг үчдэг байж. За энийг олныг амар cringe гэдэг шаардлага байхгүй байлгүй дээ. Cringe биш ээ энэ бол. За дид тавьчих заяа. Гайгүй л бичлэг биш дээ. За eat тавьчих. За нэг жагсаалан жав хотлаа байсан. Corolla. За энэ баг миний анимтай холбоогүй хамгийн анхны бичлэг баг. Энэ бичлэгтэр би юу ярих вэ гэхлээр ихэдэн хүмүүсийн их нь асуугаад байгаа асуултуудад хариулт тодруулах юм. Тэгээд бас намайг нэрд биш гिचгүй гэсэн ши. Би энэ бүрээр өмнө нэг юм моклох шаардлагагүй нэрд толгойтой зигнээс. Хаар тийш центр One Piece 2-оос өөр бичлэг хийхгүй мүү гэж асуугаадсэн. Тэгээд би энэ талаар бичлэг хийх үү яах уу гэдгээс сайн мэдэхгүй байна. Өөр аниме талаар бичлэг. Яагаад вэ гэхлээр Star-аар гарч исэн хоёулаа. Тэгээ хоёулаа маш хөөрхөн үнэж байсан юм шүү би ч вэ. One Piece-ийг мэдэхгүй хамаагүй баг хандлт авах юм болов уу гэж бодоод байгаа. Ер нь бол хандлтын төлөөлөлт хийдэг байсан. Ядч үнэ хийсэн. Nice. Авч болохоор энийг их юм бол бас нэг энийг байгаа л да. Naruto. За яа. Naruto-г л би хийж чадахгүй. Одоохондоо ямар ч байсан. Яагаад гэх юм бол би Pain-ээс хаш үзээгүй. Shonen Jump-ыг бол үзээд дуусгасан. Shippuden Paint-тэй тулдаг хэсгээс хашааг ерөөсөө үзег байгаа. Миний 16 5 хэдэн жил юм бэ?
5 сарын 2018 оны 5 сарын 26-нд би Нарутог Пен дээр явчихсан байна. 2024 оны 4 сарын 1-нд би Нарутог Пен дээр л явж байгаа. Пенээс хойш урагшлаагүй. Тэгээд дараагийн бас хүмүүсийг шүүмжлээд байсан асуугаад шүүмжлээд байсан зүйл гэх юм бол Йоо бас хэрэг Килва гэж ч гэстэй, Ирүми гэж ч гэстэй, Бэлиг Беримэр гэл тэгэл иймэрхүү юм шүүмжлээд илээ намайг. Гошигнош шүүмжлээд илээ намайг. Гэтэ анинтэй холбоотой топ хороос арай өөр тийм бичлэгнүүд хийнэ гэж бодож байгаа. За тэгээд ямар хууршлыг хийн тэгэл 100. За. Яг уу. Авууштай чанар бол байна. Худлаа яриаг байна. Үнэнгээ хэлсэн байна. Гэтэ энэ хоолой нэгт арай биш. Хоёрт бичлэгнийх нь хойно бүр зүгээр миний ноутбукны систем ураад итгэжсэн. За. За дээр тавья да. Арайч энэ би биш юм байна. 15 та хөгчтэй guys. Тэг жоохон өршөөл танд яа. Би гараныг Миласкулаг 10 гараныг оруулсан байдаг гэсэн. Өвчтэй юм бэ жахаа. Stupid man. Яа атсныхаа жагсаалтыг. Ихснээ бас нэгт хоог мохоос өөрхөн хьюмор мөнгө оруулах хичээгээд байсан. Эй. Миний бодлоор том бодохгүй арк дээр кайдаг болохын тулд Люфи китийг аварч түнтэй цуг кайдад тултаж магадгүй. Яг хоо энэ бол зүйлээ л та гэхдээ амар ойлгомжтой юм бичсэн биш үү? Угаасаа л тийм үстэй. Кайдогийн хүч угаасаа гарч ирэх нь ойлгомжтой шүү дээ жахаа. Окей, hindsight. Синих ч бас нэг кринж хин хаашийн. За сид орууллаа. За надад нэг гоё ишлүүд байд юм а би ер нь хараал танина. Харангууд л шууд яг хамагд орсон ч ороод ирдэг бичлүүд байд. Fuck. Энэ бичлэг аахгүй. Энийг зүгээр фондын харангууд л бүр гिचдэг мэдчихэдэг юмс. За энэ хайлт гарсан жолоочийг санаж гин үү? Энэ хүн бол илүү ш. Жихэн үлээгээд байгаарай. Fucking cap man. Яаж ингэж худлаа. Мэдээж надад нотлогоо би. Бидний үтсэн код хийс бол англи хөлбөр. Энэ хөлбөр дээр төгсгөлийн 2-3 секундыг хассан. Харин жинхэнэ хөлбөр дээрээ буюу Япон хөлбөр дээрээ юу болгоно харуулмаар байна. Юу болохыг харуулмаар байна. Гэхдээ би тэгвэл копирайт авчихна уушлаарай. Тэр юу үнэн биш шүү guys. Тэр бичлэг нь үнэн биш. Би зүгээр нэг хотлаа fucking after effect төр хийсэн феймэд харангуут oh fuck лилүү шамит юм байна. Лилүү шамит энэ бичлэгийг хийцгээе. Man 8 сарын 1-нд яг 15 таа л байсан байл та. Гэхдээ за шинэ бичлэгийг ороод үзье. Oh holy fuck nice. Энэ бичлэгийг устчих ашгүй. За ямар азар энэ бичлэгийг устсан. Энэ бичлэг нь болохоор угаасаа худлаа бичлэгээс байхгүй. Би тэгээд тэр үедээ ихтэй 15 таа ил юм бол гадралтгал наантай цаантай л настай би л кринжтэй байсан юм шиг байна. Би бол ер нь юм глам төрлийн юм биш. Тэгэхээр энэ бол би биш guys. Энэ би биш. За тэгснэ. Marvel-ийн бичлэг хийсэн байдагнаас өө. Би Marvel-ийн жинхэнэ улаан фэнүүдийн ажил сонирхтуудыг биш дан аним бичлэгээд бахаар та нар өөдөж байгаа гэж та. Чи аниме бичлэгээ хийлтэй. Кинон дээр нь толгуурч хийж байгаа. За яг үнэн хэлсэн л байл та. Олон хүн таалагдвал дахиад энэ ихтэй хүмүүс таалагдах болбоогүй аниме үү. Энэ тэгээд олон хүн таалагдаагүй угаасаа. Тэгээд би дууга аниме хийсэн байдیں۔ Тэгээд гэхдээ дууга аниме хийгээгүй тэр урдуур бас баахан аниме талбай өгчнүүд хийсэн. Тэрхтийг 2 тоор мэ тоор дормон мугаас хүчтэй нас. Ингээд нэг аним үздэг хүн анимын дээр хамгийн хүчтэй 14-ийн гүтээ тэнд нь Наруто Люфидрийг оруулаад байх юм бол надаа ямар санагдах вэ? Яг тиймэрхүү юм босон л ахaltaа яг Marvel-ийн фэнүүдийн хувьд бол би баг энэ нэг яс юм аа. 8 сарын 10 гэдэг чинь тийм. Яг 9 дугаар ангийнхаа улаан шугамыгээд авчаал тэгээл шууд
юу ангиараа нэг Infinity War үзсэн санагдаад байгаа юм. Infinity War үзсэнгүүтээ шууд хөөрж орж ирээл fucking trash гэдэг. Энэ би биш. Энэ биш би биш. Намайг дагсан болон дэмцсэн бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээд 10,000 субтайр спешиал байгаа нэрээр юм ярьчих. Хоолой моолоо ч бүдүүрт юм уу хагасч талсан шүү дээ. Энэ удаагийн бичлэгээрээ юу ихээ ер нь тавхан гадарсан байх нэмнээс хараад аним хапонингуудыг таах байгаа. Акшнаар аним хапоныг хаалгасан бичлэгүүд өлөө байгаа та. Watermark. Би өнөөдөр Монгол чаналаа дэмжиж Anime Critics Mongolia гэдэг чаналыг биш. Anime Critics Mongolia бол одоо байхаа болцсон. Сонирхолж хэлэхэд бүр одоо ч яг бүр баг 3 4 жилийн өмнөөс л байхаа болсон. Яг энэ үедээ нэг хитэн аним хийдэг чаналууд байсан юм аа надтай зүг. Anime Critics Mongolia, Rendrala, Галтнудраг, Podcast DS. Ер нь бол одоо хийх нь байхгүй цагаас халт Corus зэрэгэл MVZ болохоор тэр үед миний санджаагаар AMV л хийдэг байсан санагдаж байна. Тэгээд ихэнхдээ YouTube дээр биш, Facebook дээр биш хийдэг байсан. Одоо тэгээд YouTube дээр хийх юм бол яг энэ үеэс барыг биелүүлсэн юм уу да. Хийхээр биш хийхээ болсон юм шиг. Тэгээд бичлэгээр орё дуугийн жоох хэсэгч за. Тэва үе бүр дуу 5 авахаас хэдийг авах бол. За ямар ч за тэгээд 5 миний ноутбукны синс дураад идэг нас. Хэлээ та. Хэцүү гинэ. Барахтагийн наани мо би ихтэй бүр үнэхээр хийцгүй байсан. Миний хвшлнүүд арай л хийцгүй гэж. Black Clover system. Oh man. So painful to watch. Хамтдаа нэмдүүд хацгаая. Эй. Holy fuck, Zora Mix. Наа амар үстдэгс шүү дээ. Zora Mix одоо ямар нэрээ солисон л ахaltaа. Гэтэ энэ үеийн Zora Mix үзчихвэл thank you man. Thank you. Миний нас бол 15-тай одоо 10 дугаар ранг. Тэгээд одоо 16 өгч байгаа. Одоо 15.5 хүч шиг. Энэ 15 гэж ялгачих. Сургууль болохоор 2 дахь сургууль бүтээлгүй гинэ. Би ер нь арт их дуртай биш. Арт гэж нэг юм байдаг байсан юм аа. Ерөнхийдөө ингээд аним групп чат заяа. Тэгэнгүүтээ аним ерөнхийдөө л ингээд байнга л чаталж явах хэвээр, байнга итгэвтэй байх хэвээр, байнга л тэр хүмүүстэйгээ ярьж явах хэвээр. Тэгэл дүр хоорондоо дүр мөр аваад янз бүрийн дүр мөр болж тоглож моглол. Тэгэл ер нь 15-тай энэ үеийн би кринж хийж оддаг байсан байгаа байхгүй юу? За асуулт чиний ирээдүйн зорилго юу вэ? Цаашаа YouTube сувгаа өөрөө сонирхолтой илүү гоё бичлэгүүдээр дүүргээрээ амжилт гинэ. За маш их баярлалаа. Миний ирээдүйн зорилго болохоор Silver Button авах. Тэгээд энийг л ерөөхдөө бичлэгээ хийж авч ин да. За ямар ч байсан тэгээд энэ үеийнхэн зорилгот бол хүрсэн байна. Silver Button тэнд байгаа. Гэхдээ би авчирхаас салах үрээд байна. Гэхдээ одоо миний хоёр дахь Silver Button ч гэсэн авах гэж л байна л та. Гэхдээ энэ үеийн миний зорилго одоогийн миний зорилго биш болцсон харамсалтай. Би 2018 онд нэлээд олон аним үзсэн. За. Ер нь ихний хамгийн олон аним үзсэн жил баг. За хэлээч дээ. Хамгийн шилдэг 5 гэх юм бол Нанасуно Тайза season 2, Baki 2018, Kakaguryu, Your Line April. Тэгээд нөгөөх нь юу гэж хэлэх юм бэ? Soul Leader юм да. За бас сонслыг бодвол аним тест гайгүй хамтарч бичлэгээ хийдгүү бас Baki 2018. Нанасуно Тайза season 2 ихтэй өөр амар гоё байсан шүү дээ. Season 3 даагаагүй бол гэж. За би このジョルノ・ジョバーナには夢がある。Энэ интроттэй гооч. Яг хийцэн жоохон муу л та. Гэтэл бүр амар гоё найруулгатай. Гоё зохиосон интро ахгүй юу? За сайн байцгаана үзэгчдээ. Өнөөдрийнхөө бичлэгээр болохоор би 2001-ээс 2020 онд гарсан. Уулын шуумн ярилцсан байна тий. Хотлын ноутбукны сенсийн дуу. Гэтэ нэг сонио юу эффект оруулсан шиг сонио. Би чийстэй байдаг. Нэг баатраа хөвчүүдээр айтмэд дээр олоод чадвар үйлдвэрлэж байгаа ч сонсогдоод байна. Маш их.
Одоогийн би нэгт хамгийн шилдэг Исекай нэмэх юм бол одоо баг Mushoku Tensei юм уу да. Эсвэл Re:Zero байж магадгүй. Re:Zero бол сайн штэ. Гэтэ би Исекай-ийн бол нэг үзэхэ болцсон л та одоо. Now Backlog гэдэг Minecraft-ийн ариун туршлагатай гэж хэлж болно. Би анх Нөө намайг яг энэ үед үздэг байсан хүмүүс бол яг сайн санджлаа ах л та. Backlog гэдэг яг манай ангийн хүүхэд миний бичлэгэн дээр нэлээд хидэд дурддаг, нэлээд гарч ирсэн. Тэгээд юуны сүүлийн тэмцэн дээр бас нэрсэр хүмүүс асуусан байсан. Backlog сайн байгаа юу? Backlog зүгээр үү? Тэгээд даач Backlog үүдий хүртэл амьд байгаа. Авралтай. сэлэмчийн үний үед нуруундаа шатдаг гэдэг нь бутам шиг Сэлэмчийн үний үед сэлэмчийн үний үед нуруундаа сэрвтэй гэдэг нь Шатсан юм яагаад дахиад лээ байгаа юм бэ? Өглөө ёо. Саунд эффект Алцыг та мэн өцсөн гараа. Манай Ой. Анда эдрийг яасан ч гэж болохгүй шүү. Одоо яг гэж байгаас. お前はもう死んでいる。何？ За 17 таа болсон гэсэндээ бас арай гайгүй болжээ. Арай гайгүй нэг кринж чанар нь багассан байна. За энийг сэр оруулаа. За өдрийн мэд үзэгчтэй. Яа. Өнөөдрийн бичлэгээр Хоолой миний бүтүүлсэн 30,000 гарч хүснээ онцгой бичлэг буюу асуулт хариулт байх болно. Тэгсээр танилцуулъя. Намайг бол Жавхлан Баяр гэдэг. Би одоо 17 настай. Энэ жил 12 дугаар төгсгөө ангид орох гэж байгаа. Тэгээ миний хамгийн дуртай 3 суу гэх юм бол Энэ жил 3 дахь Монголоос гэвэл бол нэгт Gramix тэгээд Андрийг сүүлийн үед их үзэж байгаа. Мөн нөө нэг жилийн өмнөхөөс Scavenger Gramix-ийг бас стил үздэг л байсан юм байна энэ үед. Гэтэ ер нь бол үзэлтний яг үзэх давтамж нь бол багассан байсан баг. Түүнээс бол үздэг байсан байж магадгүй. Анар Scavenger хоёрыг яг эрчимтэй үзчихсэн үе. Арга хөгжлийн үздэг байсан энэ үед. Яг амар хөгжилтэй байдаг гэсэн юм аа. Ялангуяа Scavenger ах бол амар underrated санагддаг. Одоо ч гэсэн хаяа үздэг. Анар ах ч гэсэн одоо ч гэсэн ер нь л үздэг дуртай бичлэг. Дуртай байгаа. Яг юм бол 2020 онд үзчихсэн хамгийн шилдэг 5 анги 18 онд хүн хийсэн байсан шинжиж XD. За 2020 онд үзсэн хамгийн шилдэг 5 анги гэх юм бол миний хувьд лав би Жожаг үзсэн. Тэгээд Kaiji байна, Kinga Ashura байна, Steins Gate байна. Saiki Kusuo гэдэг нэг татаад аним үзсэн. Тэр бас надад аним тест чинь сайн юм биш үү? Кринжлэх байх юм. YouTube сувг ажиллуулсан шалтгаан. Дараагийн асуулт. Face review. За би царайгаа бол 50,000 дээр харуулна гэж бодож байгаа. Одоохондоо бол надад ямар нэгэн дайчгүй камер идэр бол байхгүй байна. Тийм учраас яг 50,000-ын захиалагч хүлцэн тэр үед гайгүй камер олдчих байх гэж найдаж байна. Ерөнхийдөө бол YouTube юм гэдэг чинь яалтчгүй. Хүсэл сонирхолтой хобби. За тэгээд guys, ерөнхийдөө 50,000 саб хүрсэн байна. Хэлснээрээ. Яг хэлснийхаа дагуу 50,000 саб дээрээ face reveal хийж гин. Тийм. Тэгээд ерөнхийдөө жахаа худлаа ирэлтгүй мэй бидрээс дүүнж олно. Геймплей холбоотой тийм хоёр бичлэг орчхоор миний ерөнхийдөө channel суух жоохон үзэмж талаас хотлоо яриад байгаарыг channel жоохон үзэмж талаас шүү. Энэ cap шүү guys, энэ cap зүгээр Minecraft бичлэгийн хандлтаа үг болохоор хийхэ болцсон. Зүг үү? Аним биш таны хувьд юу хийх вэ? Японы анимашн. Асууч. Старийн үзэгчтэй юу гэж боддог вэ? За миний хувьд лав Star-ийнхныг ер нь муулаад байдаг хүмүүсийн ойлгохгүй. Star-ийнхныг яагаад гэх юм бол бид нар ч гэсэн анхандаа телевизээс л үздэг байсан юм сте. SBS, Rotong, Ginta, TV5-аас Naruto эдрийг бас нэг шалтгаан их юм бол хүмүүс ингэж ярьдаг л та. Star-ийн үзэгчид болохоор бүлтгэл өсөрдөг гэж. Угаасаа л жоох хүүхдүүд бүлтгэсэрдэг шүү дээ. Бид нар ч гэсэн жоохон багтаа удлаа бүлтгэсэрдэг байсан юм. Би ерөөдөө ангийнхандаа тэгээд туршлагаас ярьчих. Goku-гийн интернетээс Goku-гийн Super Saiyan 100 муу гэсэн тийм худууд фэн артад харчаал тэгээд ангийнхандаа худууд ярьдаг л байсан. Тийм учраас энэ бол хэвээ үзэгдэж штэ. Жоох хүүхдүүд угаасаа л тэгдэг. Угаасаа насны буруутгах юм гэх юм бол Star TV-г л буруутгах болно. Star яа тийм бэ? Star TV анимац үнийг хийж байгаа. Albion-ны ихээр хөөрх аним араас монголчуудыг аним хийх юм гэж яг үнэн чинь танилцууллаа шүү дээ. Тэр мэдэхгүй тэгсэн. Star яаж вэ?
бусад аним фэнсабуудыг хүчээр дарамтлаж хаалгаж ирсэн. Үүнээс нь олж оюуны энэ ихтэй ерөөсөө оюуны өмчгий чим юу ч мэдтгүү л байсан. Тэр бол Star TV-гээс болоод One Piece-ийн нэр үнчсэн нэлээд унсан шүү дээ. Одоо One Piece-ийн нэр үнд унсан гэж чи Star TV-гээр аг One Piece чиглээ хичээсэн. Тийм их хандлагатай болж ирсэн. За нэг юм хөл юм да. Яг хөө ихэнтэй уг нь гайгүй явж исэн чинь сүүл рүүгээ нэг жоохон кринжэрхүү болоод эхэллээ. За энийг ч гэсэн би рүү оруулчих дөө. Өдийг хүртэл маш олон үзэгчид надаас амьдралтай үзсэн хамгийн шилдэг кино зурвал чинь юу вэ? Йоо миний ихтэй хоолойны чанар юу болсон юм бэ? Амар муутсан байдаг нас. Яагаад ч юм гэж асууж байгаагүй л те. Окей. Гэхдээ миний үзэж байсан хамгийн шилдэг зурвал чинь юу вэ гэж хизээ нэгэн сайхан нартай өдөр асуувал би ямар ширгэлзээгүй 100% Америкийн аимшигт хүүхдийг зохино. Гэхдээ би яг энэ үедээ бүр American Horror Story-г амар том фэн байсан. Би жүжигчдийн бүгднгийнх нь нэрийг цээжилсэн байсан. Бараг нэг сизний бар 2 3 удаа ч үзсэн байлоо да. Энэ үед яг season 10 гарч ирсэн. Тэгээд ерөөхдөө season 10 ихний part хүртэл аюу гоё байсан. Би амар дуртай бүх season-д нь 10 хүртэл. Season 10-ийн 2 дугаар хэсэг болон 11 12 бол бүр үнэндээ fucking trash. Тийм кино гэж байхгүй. Ядж байгаа миний хамгийн дуртай кино бүр яаш тэгэж. Одоо бол миний American Horror Story миний хамгийн best сурлахаа гэдэг юм болсон. За, сэрүүл оруулъя да. Нэг нь л амьд үлд. 4-ийн товч. Ер нь бол яг миний Chicago гэсэн channel бол яг 3 арк яваад байгаа юм л та. Эхнийх нь болохоор яг нөгөө нэг шивдэг байсан юмн дээр. Зүгээр шивэл слайд маягаар тийм бичлэгнүүд. Хоёр дахь нь болохоор хоолойгоо оруулж ирсэн бичлэгнүүд түрүүний геймплей тэгээд 30,000 sub special Mortal Kombat American Horror Story дээр. Тэгээд тэрнээс өмнө бас хідэн топ 10 бичлэгнүүд байсан юм хоолойгоо оруулсан. Тэр болохоор яг миний 2 дугаар арк. 3 дугаар арк болохоор яг эндээс эхэлж байгаа байхгүй юу? Би яг энэ үед яг би 2 жил бичлэг хийгээгүй байжгаад гинт орж ирж байгаа. Нэг их тесрэлтийн акцент яваад идэгнээс яг их тесрэлт сонсч ярьж байгаа сонсогч. Тэгээд бас нэг харваас би угаасаа туслах дур удахгүй хөө надаас өсвөл алчууж болох байсан ч гэсэн их тесрэлтээ хийгээ байлаа дуудаж байгаа болоод ч тэр юм уу. Их тесрэлт акцент бол байхгүй болсон. Манай хүн хүчээ тийм зүйл ашиглахгүй. Яг нэг тийм скриптийн дагуу биш яг би өмнө л болохоор яг шууд скриптээ харж байгаа л ярьдаг ус аахгүй хүчлээ. Одоо болохоор ингээл түлхүүр өгнүүдээ зөөр 50 гутаа тэгэл яг тухайн үеийнхаа vibe-аар яг юу яриа гэж бодчихсон тэрүүгээр л ингээл тэгэл одоо тэгж чөлөөтэй ярьж байгаа болохоор суул үг бол айгүй ашигладаг болсон сүүлийн дэмжлэгнүүдээр контент ч угаасаа формул байх албагүй шүү дээ. Ингээд чөлөөтэй байх тусмаа хүний сонирхлыг илүү татна. Тийм болохоор аль болох чөлөөтэй зүгээр нэг тийм найстайгаа ярьж байгаа подкаст тийм маягаар тийм мэдрэмж өгөхийн тулд би энэ суул үг айгүй ашигладаг болсон. Тэгээд юу шууд тухайн үеийнхаа vibe-аар ярьдаг болсон. Их хүчтэй энэ бичлэг бол ихтэй яг скрипт харж ярьсан их тесрэлтийнхаа үед хийжсэн болохоор нэг хүчтэй хариуцлан скрипт харж ярьсан гэсэн. Тэгэхээр угаасаа нөгөө жок мокнууд нь яг бэлтгэсэн жокнууд орж ирж байгаа байхгүй энэ үед. Хэвээ энэ хүчээ сайн зүйлд ашиглана гэдэг. Тэр бол хурж Бодвас өмнө хагдаг тийм ээ тэгвэл. Тэмцээнийхэнд асан могоочл сая асан гах. Жокууд нь дайжгүй л юм л да. Гэхдээ нэг тийм хитрхи хичээгээд ч юм уу. Хитрхи хичээсэн болохоор ч юм уу тэр нэг тийм ядцсан санагтаад ч юм уу. За тэгээд энэ бол болсон доо. Би та нарт нэг нууц юм үзүүлье. За тэгэхээр Чикар бол миний ажиллаж исэн хамгийн анхны channel биш. Би анх яг ийм channel ажиллаж исэн юм а 2017 онд 7 жилийн өмнө гэсэн. Windows XP байдаг нас. Түрүүний хэд дээр Windows 7 гэж одоо өөр Windows XP. Миний суух компьютер дээр Windows XP л хацдаг байсан байхгүй. 7 суулгачаар хацаад байдیں۔ За миний desktop-ыг сонирхох юм л та. Юу байсан. За LoL байна, Warcraft байна. Game Ranger дээр би Warcraft аягүй холбогдож тоглолдог байсан энэ үед. Яа Warcraft миний гас дийлдэг тоглоом байсан. Ер нь миний дийлдэг 3 тоглоом л байна дөө энд. Тэгээд энэ дээр бас би юу яадаг гэсэн аахгүй юу? Нилээд энэ ихтэй хинхийн яачлээ. Unlisted private болгочих. Түүнээс л би нөгөө нэг дуу тавихын хойно бичлэгийн хойно дэвсгэр дуугаа сонгохоос өмнө энэ дээр эхэлж апплод хийж үздэг байсан аахгүй юу? Copyright авах нь яах нь вэ гэд. Тэгээд
ерөөхдөө тэдний бүгдийг анализтэд хийсэн байл та. Тэгээд бас та нар харах юм бол миний Чикаго дээр орсон зарим бичлэгүүд энд явж байгаа. Манай нөөс түрүүний ярьснаа зооштой Biclops. Тэр бит хоёр ингээд YouTube rewind хийж үзчихсэн юм. Миний санаж байгаагаар нэг хичээлийнхаа бие даалтан дээр хаа баг. Тэгээд би Чикаго дээрээ яагаад тавьж исэн мөр Чикаго дээрээ штэ. Чикаго дээрээ тавьж зүрхэлж исэн гэ бодтой юм биш чи. Ихтэй зүгээр нэг rewind биш зүгээр нэг клип шиг санагдаа. Юу гэдүүлээ? Билээ мэдхгүй л. Тэгснээ лолын аяа ороод ирэх юм. Тэгснээ маш ноцсон кинонд лолын аяа ороод ирнээс. Би чамайг лол тоглох гэж мэдчихээ л та гэхдээ заавал YouTube rewind дээр лолын аяа ороод ирэх шаардлага байсан байна. Бас хөргө уянгалах гэж оролцож байгаа маа. Хана ямар ч ай тавьсан бүүм юм. Гадаад ай тавьсан бичнээс. Чи наад чам Монголын YouTube-ийг маань хийстэй. Тэгснэ чамайгийн зургийг man have some respect for Mongolia. Продюсер гэж продюс хийсэн байдаг нас энийг ой. Би энийхтэй яг хаа түрүүх нэг бүр сүүлдний бас нэг үтсэн байхгүй юу хитэн сая юм. Тийм болохоор бас харьцангуй кринжлэн гайгүй л байна л да. Гэхдээ дахиад сарын өмнө үзсэн ч гэсэн одоо үзэхэд хангалттай л кринж байна л да. Тэгснэ продюсер гэ. Co-продюсер яа хоёр продюсертэй тэгснэ эдитертэй. За кредит за бүр кредитсээ бичсэн байх шүү. Ихгүй бол угаасаа нэг оюуны өмчгээд аргагуултай ийм өндөр төсөөр бүтэж байгаа YouTube rewind чинь оюуны өмч. Яг хоо ингээд хамаг оюуны өмчийн асуудал, маркетингийн асуудал хүмүүст яаж хүрэх үү те? Ямар суугаар, ямар инфлюенсерээр сурталчлуулах уу гэдэргээд бүх продюсерыг нь бол би хийсэн байгаа. Тэгээд Biclops хажуудаас тусалж яваад ерөөхдөө продюслаад 16 views авсан байна. Энэ би биш шүү guys, энэ би биш, энэ Biclops. Энэ Biclops-ийн санаа. Тэгээд ерөнхийдөө нэг иймэрхүү бичлэг хийлээ. Гэхдээ би яг 2 жилийн дараа энийг үзээд дахиад өөрөөсөө кринжлэх юм шиг санагдаад байх юм. Ягаад ч юм. Энэ цикл хийжээч дуусахгүй юм биш үү те? Ер нь кринжлэлт юм биш үү те? Би баг энийг апплод хийсэн багтаа ч гэсэн кринжлэх юм байна л да. За хай. Иймэрхүү бичлэг хийчлээ ямар ч гэсэн. За тэгээд ямар 50k дээр face reveal хий гэж бодож байгаад 100k дээр л хийлээ. Яагаад гэх юм бол 50k дээр яг тэр үедээ би яг 40 хэд мянга хүрээд бичлэхээ болцсон байхгүй юу. Тэгээд бүр энэ чаналаа мартцсан байжгаад бүр сүлд нөө энэ бичлэгээр туул ажил гэсэн энэ бичлэгээр орж ирээд тэгээ амар амархан 50k хүрсэн байхгүй. Тэгээд дөнгөж comeback хийнгүүтээ шууд царайгаа харуулчихаар чи нэг жоохон утгагүй болохоор дахиад хитэн бичлэг хийж жоохон та нэг дахиад нэг жоохон ээжилж хийж царайгаа харуулчих гэж бодоод. Гэхдээ яг хаа би арай нэг жоохон экстраверт байсан бол арай нэг хүний камер руу харж чаддаг, хүний нүур рүү харж чаддаг байсан бол арай эрт face reveal хийх байсан л ах л та. Нэг 70,000 зэнг дээр. Даач би интроверт хаа учраас тэгэл 100,000 хүртлээ. Гэрийнхаа болон шигцээр агаал таарлаа л та. За тэгээд за марч байсан нэг иймэрхүү л ишлэг байна. Дараагийн бичлэгүүдээр шигсэн царайгаа хайлтайлд оруулаад явах бах. Гэтэ байнгын оруулж бол уусаж чадахгүй би интроверт. Тийм. Тэгээд bye guys.